Дорнод аймаг Ялт ерөнхий боловсролын сургууль. Хичээлийн сэдэв дараалан нэмэх хасах. Сайн бацгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлд математикийн сурах бичиг мөн тоо ботход хэрэглэдэг тооллын хүснэгт тоглоомын хэрэгсэлд байдаг соронд ундааны бөглөө шоо байж болно. Хичээлийн сэдэв дараалан нэмэх хасах. За тэгвэл дараалан нэмэх хасах гэж юу хэлж байгааг ойлгохын тулд бүгдээрээ сурах бичгийн 64, 65 дахь хуудсанд байгаа бодлогыг ярилцсангаа бодцгоё. Эхний зураг дээр бүгдээрээ ярилцъя. За сурах бичигт өгсөн зургийн тоглоомын тоог гаргах ёстой байлаа. За тэгвэл эхний 1-р хүүхэд хэдэн тоглоомтой байна? Түүнийг хэрхэн загварчлан үзүүлж байна? За эхний 1-р хүүхэд 4 тоглоомтой байна. Тэрийг 4 дүрсээр дүрсэлсэн байна. За 2 дахь хүүхдийн тоглоом байна. 2 тоглоомыг 2 дүрсээр дүрсэлсэн байна. 3 дахь хүүхдийн тоглоомыг 3 дүрсээр дүрсэлсэн байна. Тэгвэл 3 хүүхэд нийлээд хэдэн тоглоомтой байгааг олъё. Тэгвэл яах вэ? 4 дээр 2-ыг нэмээд 6. 6 дээрээ 3-ыг нэмээд 9 тоглоом байгааг зурагт үзүүлсэн байна. Тэгвэл бүгдээрээ одоо тооллын хүснэгтэн дээр 1-р хүүхэд 4 тоглоомыг байршуулъя. 1, 2, 3, 4. За түүн дээр 2 дахь хүүхдийн 2 тоглоомыг нэмлээ. 2. За нэмсний дараа 3 дахь хүүхдийн 3 тоглоомыг нэмлээ. 1, 2, 3. За тэгвэл хүүхдэд нийт хэдэн тоглоом байна? 10 хүрч байна уу? Хүрээгүй байна уу? Тэгвэл нийт 9 тоглоом байна. Үүнийг яаж бодох вэ гэхээр энэ 4 дээрээ 2-ыг нэмээд 3-ыг нэмээд нийт 9 тоглоом байна. Одоо бүгдээрээ тооллын шугам дээр ярилцъя. Эхний хүүхдийн тоглоом 4 дээр байна тийм үү? 4 дээрээ 2 дахь хүүхдийн 2 дугаар тоглоомыг нэмэхээр 6. За 3 дахь 6-аас 3 дахь хүүхдийн 3 тоглоомыг нэмэхээр нийт 9 тоглоом болсон байна. Өнөөдрийнхөө он сарын 50 хүүхдүүдээ 12 сарын 20. 4 дээр нэмэх нь 2, нэмэх нь 3 тэнцүү хэдвэ? За бодохын тулд хэдвэл яах эхний үйлдэлийг хийн тийм үү? 4 дээр 2-ыг нэм хэдвэ хүүхдүүдээ? Амархан биз дээ 4 дээр 2-ыг нэмэхэд? За 4 дээр 2-ыг нэмэхэд тэгвэл 6 гардаг ахны. Одоо тэгвэл хэдүүлээ 4 ба 2-ын нийлбэр нь 6 гарчихлаа. Тэгвэл 4 ба 2 байгаа гэсэн үг үү? Үгүй юу? Тэгвэл байхгүй гэсэн үг тийм үү? Тэгвэл 4-ийг 2-ыг нийлүүлээд 6 гарчлаа гэсэн үг байхгүй юу? Одоо тэгвэл 6 дээр 3-ыг нэмэхэд хэдвэ? 6 дээр 3-ыг нэмнэ. Тэгвэл нийт яах нь 9 тоглоом байсан бахны. За эцэст нь хэдүүлээ хэлэхэд 4 ба 2-ын нийлбэрийг 3-аар нэмэгдүүлээд 9 болно гэсэн үг байхгүй юу? За хүүхдүүдээ сурах бичгийнхаа 64 дугаар хуудсыг гаргаарай. За энэ нэг гэсэн тоо юуг илэрхийлж байна? Энэ нь 1-р бодлого буюу 1 номер гэсэн үг. За тоон шулуун дээр мэлхийний хариалтыг дүрсэлжээ. Мэлхий хэд дээрээс үсэрсэн байна хүүхдүүдээ? За тэгвэл 2 дээрээс хэдэн удаа хараасан бэ? Эхлээд 1, дараа энэ 1. Үүнийг тэгвэл
илэрхийл болгон бичээ. За тэгвэл 2 ба 1-ийн нийлбэрийг нэгээр нэмэгдүүлсэн гэсэн үг. Тэгвэл бүгдээрээ одоо тооллын хүснэгтэн дээр ярилцъя. За мэлхий 2 дээрээс 1 үсэрлээ дахиад 1 үсэрлээ. 2 ба 1-ийн нийлбэр дээр 1-ийг нэмлээ. Тэгвэл хэд орох хүүхдүүд ээ? 2 дээр 1-ийг нэм 3, 3 дээр 1-ийг нэм 4. За тэгвэл тоон шулуун дээр бүгдээрээ ярилцъя. Мэлхий 2 дээрээс 1 үсэрлээ. Дахиад 1 үсэрлээ. Мөн 2 ба 1-ийн нийлбэр дээр 1-ийг нэмэхэд хэд гарах вэ?